За сайн байцгаана уу? Манай өнөөдрийн зочноор Япон улсын Mix Scholarship-ийн судлаач оюутны тэтгэлгээр суралцах гэж байгаа Норчмаа ирсэн байна. За өөрийгөө танилцуулаарай. Сайн байна уу? Намайг Норчмаа гэдэг. Тэгээ би болохоор энэ 2025 онд болохоор МУС-ийн шинжилгээ ухааны сургуулийн байгаль ухааны салбарын биотехнологи чиглэлээр бакалаврын зэрэгээ авсан. Тэгээ одоо 2026-ны 4 сарын 4 сард бол одоо Япон улсыг сурахаар явах гэж байгаа. За тэгвэл хоёлаа хамгийн эхлээд ер нь хизээнээс эхлээд Япон улсад суралцахаар төлөвлөж эхэлсэн бэ? Тэгээд ямар мэрэгчлэр яг яагаад бас Японд сурах гэж байгаа талаараа ер нь бол хуваалцах хэрэгтэй гэж бодож байна. Би яг МУС-д орсныхаа дараа болохоор 2 дугаар курсдээ суралцж байгаа хавцад одоо МУС болон одоо Япон улсын Сока University хооронд одоо ингээд гэрээтэй оюутнуудаа одоо сурах солилцоо, оюутан солилцоо хийх хөтөлбөр гэдгийг мэдсэн баггүй. Тэгээ тэр үедээ болохоор хүсэлтэд явуулаад 2 дугаар курсээ төгсчөөд Япон улсад 1 жил оюутан солилцоогоор суралцаж ирсэн. Яг тэгээд 1 жил суралцж явах хугацаанд ер нь бол ингээд Япон улсад байх нь ер нь бол нэлээд таалагдаад одоо Япон улсад л ер нь цаашдаа суралцсан байна гэдгээ бол ойлгоод хурж ирээд ерөнхийдөө 3 дугаар курсээсээ тэгэхээр яг Япон улсад суралцсна гэдгийг бол шийдсэн байсан. Тэгээ ер нь бол бүр бакалаврт орохоосоо ч өмнө 10 жил тахтаал ер нь момшууд тэтгэлийн тухай бол мэддэг байсан ч гэсэн гэлээдээ одоо бүр амар судлааг байж байгаад яг төгсөх үедээ болохоор ер нь одоо материалаа явуулъя би ер нь бол яг юм шууд ажиллахгүйгээр шууд ер нь магистртаа сураад цаашдаа ингээд суралцсан гэдгийг бол шийдсэн байсан. Ягаад гэхээр миний хувьд болохоор одоо шинжилгээ ухааны төрлийн хүн учраас цаашаа ер нь академикли илүү сураад явуул зүгээр юм байна гэдэг шийдвэрийг өөртөө гаргаад тэгээ ер нь бол суралцсан гэж шийдсэн байсан болохоор яг момшууд тэтгэлэгт өгөхөр шийдээд тэгээ нэг 4-5 сараас ахуулаад ер нь судалж эхэлж байгаад яг зарлан одоо тэтгэлгийн бүртгэл эхлэх үед нь материалаа өгөөд ер нь бол 7 сараас ахуулаад шалгаруулалтанд оролцоод явсан. За тэгвэл хоёлоо тэр юу руу орохоос өмнө яг тэтгэлгийнхаа талаар ярилцахаас өмнө эхлээд оюутан бахта яг явж исэн нөгөө нэг солилцооны тэтгэлийн талаар баг зэрэг тодруулаад өгөх хэрэгтэй гэж бодож байна. За юу гэхээр одоо тэр тэтгэлэг одоо тэр нөгөө солилцоонд байдггүй тэгээд тэр солилцооныхаа талаар юу нь ямар хуу байсан бэ гэдэг талаар ингээд хэлж ирээд. Бэдгүй одоо ч гэсэн байгаа. Ер нь бол МУС олон одоо зөвхөн одоо тэр сургуультай биш. Өөр олон сургуулиудтай гэрээтэй байдаг. Тэгээ гурвалсан гэрээний зарчмаар одоо оюутан солилцоогоор бол хүүхдүүд ижил алга явуулдаг. Тэнд бол гол нь материалаа явуулж үзэх хэрэгтэй. Тэгээд тэр боломжийг бол хүүхдүүдэд ашиглах хэрэгтэй л гэж би бол яг бодож байна. Тэгээд яг зөвхөн Японд биш, Солонгост ч байдаг, өөр улсуудад ч байдаг. Тэгээд миний хувьд л яг Японы Сока сургууль руу явсан. Тэгээд тэр сургуулийн гурвалсан гэрээгээр явж байгаа учраас даваа талууд нь сургалтын төлбөр ерөөсөө төлөхгүй, дотор барин цаанасаа тэгээ дээрээс нь одоо нэг амьдарч байгаа хотоос шалтгаалаад миний хувьд бол 50,000 нийт тэтгэлэгтэй байсан сар болгоны. Тэгэхээр ойролцоогоор бол нэг сая гаруй төгрөгийн сар болгоны стипендтэй буюу одоо тэтгэмжийн мөнгөтэй байсан учраас одоо өөрөөс бол ямар нэгэн зардал гарах бол шаардлагагүйсэн. Ганц төлөх ёстой зардал нь бол ер нь онгоцныхаа билетийг төлж исэн. Nice. Тэгэхээр яг тэр үеэс тэгэхээр ер нь бол Япон улсын талаар илүү ингээд таньж мэдээд ихсэн юм тий. За тэгвэл хоёлоо Япон улс дотроо Момошогийн тэтгэлгийг яг яагаад сонгосон бэ? Тэгээд Момошогийн тэтгэлэг ер нь бусад ингээд магистрийн хөтөлбөрт байдаг тэтгэлгүүдээс ямар ялгаатай санагдсан бэ? Тэгээд өөрт нь бас яг яаж ингээд давуу тал болсон бэ гэж бодож байна. Момшогийн тэтгэлэг болохоор бусад тэтгэлгүүдийг бодвол илүү академик тал руугаа чиглэдэг. Өөрөөр хэлбэл одоо сайн дурын ажлуудыг нэг их шалгадаггүй. Одоо сайн дурын ажлыг ер нь асуусан хэсэгч байдаггүй. Ерөөс тэрийг ингээ лист хийх шаардлагагүй. Тэрийг оруулахын тулд бол ингээ тодорхой хэдэн газруудад л өөрөө одоо хичээж ижил оруулах хэрэгтэй болохоос тэр нь бол нэг чухал байдаггүй. Яг тухайн мэрэгчлэрээ өөрөө хэр чадвартай байна вэ? Тэр талынх нь одоо судалгаа нь хэр ач холбогдолтой байна вэ? Одоо мэдээ судлаач удирдамжийн судалгаа хийн. Тэр судалгаа нь одоо хэр ач холбогдолтой байна вэ гэдгийг илүү хардаг тэтгэлэг. Тийм учраас одоо тэргээр илүү онцлог юм болов. Дээрэс нь яг Япон явъя гэж бодож байгаа хүн болгон л момшог ер нь бол ингээд сонссон байдаг байх гэж бодож байна. Угаасаа ер нь бол хамгийн том тэтгэлэг ягаад гэхээр засгийн газрын тэтгэлэг сургалтын төлбөрийг бүрэн даадаг. Дээрэс нь одоо сар болгоны стипендтэй. Стипенд нь болохоор их судлаач оюутныхаа төрөлд одоо ханшаараа хамаарад ерөнхийдөө Монгол төгрөгөөр бол 3,200-аас 3,500 төгрөгийн
одоо хэмжээний тэтгэлэгтэй маш хэмжээний тэтгэлэг. Дээрээс нь бүр онгоцныхын зардлыг хүртэл өгдөг. Ерөөсө бүхэл юмны өгдөг тэтгэлэг учраас бол хамгийн том тэтгэлэг болчихж байгаа. Тэгээ мэдээж тийм их тэтгэлэг өгч байгаа учраас үнэхээр өөрөө чинь судалгаа ач холбогдолтой байна уугүй юу гэдгийг л ер нь бол илүү шалгадаг. Тэр талаараа илүү онцлог юм бол гэж асуудаж босоод тэтгэлэгтэйсэн. За тэгвэл тэр нөгөө нэг тэтгэлэг нь ингээд сар болгоно уу эсвэл стипенд нөгөө сар болгоно уу эсвэл улирал юм уу эсвэл жилээрээ сар болгоноор өгдөг. Тэгэнгүүт сар болгон яг Япон улсад байгаа сургууль дээр очиж гарыг зурж авдаг аахгүй юу? Ер нь бол тэгэхээр яг Япон улсад байх хугацаанд байнгын авдаг гэсэн. Ерөөсөө улирлын амралтайсан ч хамаагүй өгдөг. Тэгэхээр байнгын ер нь нэлийн өгөөмөр тэтгэлэг юм те. Одоо бусад ингээд Australian Awards юм уу, Fulbright ч юм уу, Chevening тэтгэлгүүд болохоро нөгөө нэг яг өмнө нь ажилласан туршлага шаардаад байдаг санагдаж байна. Тэгээд эсвэл нөгөө нэг яг нийгэмлүүчүүд чиглэсэн нөхцлүүд ингэ хийж ийсэн үү гэдэг ч юм уу. Тэгвэл Момбошо болохоор эсрэгээрээ ер нь бол ингэ академикаараа өөрийгөө яг хэр баталж чадсан гэдгийг нь хараад тэгээд ажлын туршлага шаарддаг юм байна те. Нөгөө нэг нийгмийн татгал ер нь төлсөн байх шаардлагагүй. Тийм, ер нь бол нийгмийн татгал төсөн байх шаардлагагүй. Дээрээс нь бас амар том давуу тал гэх юм уу тий. Одоо тэтгэлгээ аваад дуусны дараа цаавал Монгол төрж ажиллана нэтэр гэсэн уяа байхгүй. Би ер нь бол дээрээс нь ихэнх засгийн газрын тэтгэлгүүд бол Монгол улсад 2 жил ажилласан байх шаардлагатай гэж шаарддаг штэ. Ер нь бол момшиг хувьд бол тийм зүйл байдаггүй. Тийм учраас миний хувьд бол төгсөөл одоо шууд явчихж байгаа гэсэн үг ажил хийхгүйгээр бакалаврын оюутнуудын хувьд болвол бүр яг сурж явах хугацаанд аплайдах юм уу 1-2 дугаар курст аплайдах гэдэг шаардлагатай байдаг байсан. Ерөөсөө gap year аваагүй. Өнгөрсөн жилээс бол өөрчлөгдөж gap year авч алдаг болсон л доо. Тийм учраас ер нь момш бол яг тиймэрхүү байдлаар одоо заавал одоо Монголд ажилласан байх шаардлагатай. Эсвэл бол хурж ирж ажиллах хэрэгтэй гэдэг юм байхгүй. Зүгээр л ер нь бол тэтгэлэг өгдөг учраас айгу ер нь бол хамгийн гоё тэтгэлгүүдийн нэг л гэж. Тэгэхээр нэг хувь хүний онцлог шалтгаалаад ер нь танд хамгийн тохирсон байсан тэтгэлэг юм байна те. За тэгвэл одоо яг хоёулаа аппликейшн процесс руугаа ер нь ингээд орвол зүгээр гэж бодож байна. Яг хизээ материал өгсөн бэ. За тэгээд материал нь яг ямар одоо бичиг баримтууд тэгээд ямар эссе ер нь ямар requirement-ууд тавьж исэн бэ гэдэг талаараа эхлээд ярилцъя. Ер нь бол тэтгэлэг нь 4-5 сард байх хандлагатай. Гэтэ жил болгон өөр яг энэ дэлгэрэнгүй мэдээлэл бол Японы элчин сайдын яамны өөрөх нь вебсайтаас ер нь бол авч явах шаардлагатай. Тэрийг нь өөрөө ингээд шалгаж агаад яг зарлагдах үед материал өгөх шаардлагатай. Ерөнхийдөө нэг их хвчлэн 5 сард байдаг гэдэг ч гэсэн миний одоо өгсөн жил буюу өнгөрсөн жил бол 7 сард материал одоо бүрдүүлж өгсөн. Тэгээ шалгалт нь өөрөө 7 сарын сүүлээр болоод ерөнхийдөө 7 сарын 10-нд ахуулаад 8 сарын 10-нд хүртэл ерөөсөө материалын шат, шалгалтын шат, ярилцлагын шат бүгдээрээ болсон. Тэгэхээр ер нь бол яг зуны амралтаар явагд болсон. Тий яг миний хувьд бол төгссний дараа болсон учраас бас аюу их давуу талууд өндөр байсан. Яг аль хэдийн дипломын ажлаа бичиж дуусгацсан. Тэгэхээр дипломын ажлаа бол момшууч нөгөө академик гэсэн шүү дээ. Тэнгүүт өгүүлэл хэвлүүлсэн үү, эсвэл дипломын ажил бичсэн үү гэдгийг асуудаг. Би болохоор дипломын ажлынхаа хурангүй буюу абстрактыг явуулж гисэн. Тэгэхээр ер нь бол бид нар хувьд бол миний хувьд бол ер нь жоохон давуу тал болчихсон 7 сард болсон нь. Тэгвэл яг ингэ ямар одоо материалууд шаардж ирсэн гэсэн үг. Ямар ч гэсэн юуныхаа нөгөө нэг дипломынхоо ажлын абстрактыг явуулах хэрэгтэй байна. За тэгвэл өөр яг дипломын ажил дээр одоо бичээгүй болвол заавал явуулах шаардлагагүй. Энэ бол ерөөсөө option болохгүй. Хамгийн явуулах шаардлагатай нь бол application form гэж байгаа. Тэрэн дээр бол ихэнх нь бол зүгээр л яг юм хариулах асуултууд байгаа ч гэсэн гэлээ те. Чөлөөтэй хариулах юм бол 3 асуулт байдаг. Яагаад Японыг сонгосон бэ? Одоо магистр докторийн чиглэл буюу одоо судлаач оюутны чиглэлээр яагаад Японд сурах гэдэг вэ? Тэгээд ингэж сурснараа Монгол болоод Японд одоо ямар хувь нэмэр оруулах юм бэ гэдэг ерөөхдөө чөлөөт асуултын 3 хэсэг байдаг. Гэтэ энэ бол юм бүр том бол биш юм параграфын одоо зайт ерөөхдөө 300-аас 500 хүүхэд бичгээд болдог. Би өөрөө хариултуудыг ерөөхдөө 300 гаруй хүүхэд биччихсэн. Ер нь тийм хэсгүүд байдаг. Тэгэхээр тэн дээр юм чөлөөтэй хариулах боломжтой. Гэхдээ болвол бүр юм янз бүрийн төсөөллийн юм ч юм уу одоо нэг Америк руу явуулдаг шиг тийм илүү юм одоо бүх хараас нь харах гэдэг тийм юм биш. Илүү юм академик хариулах шаардлагатай байдаг. Гэх юм одоо яагаад магистр докторийн судалгаагаа Японд хийх гэдэг авъя гэвэл одоо яг Японд хийжсэн судалгаануудтай харьцуулдаг ч юм уу те яг юм яг үнэхээр юмгээ товч тодорхой ер нь хариулах нь илүү зүгээр
одоо ингээл оршил ягаал би баг байхдаа ингэжсэн болохоор тэгжсэн болохоор өдр гэхээс илүү бүр яг ийм болохоор тийм байсан учраас би ингэж шийдсэн ийм болохоор ингэн гэж бодож байгаа гэдэг ер нь илүү тодорхойлох тусам маа. Сайн мэддэг. Тэгээд яг сорморга сургуулиудын жагсаалт гэх мэтчлэн одоо эрүүл мэндийн бичиг гэдэг ерөөхдөө нэг өөрсдийнх нь өгөх шаардлагатай материалуудын лист нь application guideline дээр бол байдаг. Тэрийг нь бол вебсайтаар нь хараад авчих боломжтой. Ер нь бол хамгийн тодорхой тэтгэлгүүдийн нэг гэж асуудаг. Яг юм гайдлайн гэдэг. Тэрийг л 100% даахад бол ерөөс ямар нэг асуудал үүсгэргүй. Тэгээ яг SMS өгдөггүй гэдэг бас онцлогтой. Одоо нөө personal statement ч юм уу те тэд нар ерөөсөө байхгүй гэсэн. Nice. Тэгвэл оодтэй хоёлоо яг тэтгэлэгтэй бэлтгэхдээ ер нь аппликейшн процессийнхаа үед хин нэгнээс тусламж авч ийсэн үү? Тэгээд ер нь ингээд бэлтгэхдээ яг аппликейшн болохоор 7-8 сарын хооронд ингээд яг одоо өөрнөө дууссан маа штэ. Тэгвэл тэрнээс өмнө яг ингээд хэр хугацаанд бэлтжижсэн бэ? Тэгээд таны хэлний чадвар гэдэг ч юм уу тэр ингээд яг өөрийнхөө нөгөө нэг одоо би яагаад тэнцсэн бэ гэдэг талаар ярих гэдэг байхгүй юу? Тэр материал бол нэг 4 сараас ахуулаад баг бэлдсэн баг гэж бодож нэг 5 сараас ч юм уу те яг төгсөлтөө яг диплом өөрөө хамгаалсныхаа дарнаас л ерөөсөл материалуудаа бэлдээд эхэлсэн байсан. Тэгэхээр нэг 5 сараас ахуулаад бэлдээд нэг 2 сарын турш бол бэлдсэн. Тэгж явах хэвцээ бол яг материалуудаа л хөвчлэн ер нь бол жоохон бэлдсэн байсан. Гэхдээ шалгалтаа бол ингээд нэг харцсан байсан ч гэсэн сайн болоод амар бэлдэх гэхээс илүү ерөнхий чадвараа сайжруулж ирсэн. Одоо жишээ нь абсолют сургалтанд яваад ч юм уу тий. Тэгээд яг бичиг баримтны шалгалтандаа тэнцчээд бол тэр чигтээ бүр тасралтгүй яг нөө өмнөх оны шалгалтуудыг нь бол хийж үзчихсэн. Яг одоо ингээд тэр шалгалтын темплейттэй илүү танилцаа. Одоо ийм их асуултууд тэр ингэж хурд их юм гэдэг талаас илүү бол хийжсэн. Японы ч гэсэн бас бэлтжээлээ. Тодорхой хэмжээнд судлаач оюутнуудад болохоор англи хэл бол Японы шалгалт өгдөг. Тийм учраас англи хэлнийхээ хувьд бол мэдээж өөрөө байнга сайжруулад явж байгаа ч гэсэн Японы хэл бас давхар бэлдэх шаардлагатай. Гэтэ Японы хэл нь бол бүр амар өндөр байх шаардлагагүй. Гэтэ аль нэг хэл нь сайн байх шаардлагатай. Мэдээж очиод сурах учраас мэдээж аль нэг хэл дээр нь сурна. Тэгэхээр заавалж гэл нэг нь бол жоохон өндөр байх шаардлагатай. Гэтэ Японы хэл бол зүгээр анхан шатайсан ч болдог. Гэтэ Японы хэл суралцах сонирхолтой гэдгийг бол харуулах хэрэгтэй гэсэн. Тэгээ миний хувьд бол тэнцэн зүйл гэвэл одоо судалгааны төлөвлөгөө гэж бодож байгаа. Яагаад гэхээр судлаач оюутны хувьд бол хамгийн чухал хэсэг нь бол судалгааны төлөвлөгөө. Одоо өмнө судлагдсан байдлыг нь одоо референс хийж оруулаад тий. Ерөнхийдөө яг ийм судалгаа хийх гээд байгаамаа. Ийм асуудал байгаа. Энэ асуудал байгаа учраас одоо энэ асуудлын тал дээр иймэрхүү судалгаа хийгдсэн байна. Иймэрхүү судалгаа хийгдсэн дээр одоо энэ хэсэг хоосон байгаа учраас би яг ийм судалгаа хийх гээд байгаа. Энэ судалгаа хийхин тулд би одоо нэг ийм арга техник ашиглана. Эндээсээ би ийм үр дүн хүлээж байгаа. Энэ үр дүн нь хэрвээ ингэж гарах юм бол ийм тайлбарлах юм аа гэ анализ хийгээд тэрэн дээрээ за ийм учраас энэ судалгаа хэрэгтэй гэдэг ийм ерөөхдөө нэг хаалт маягийн ерөөхдөө Япон болвол ийм судалгааны төлөвлөгөө эсвэл хураангуй дээрээ ерөнхийдөө яг энэ загвараар бичдэг. Энэ нь бол Япон илүү тогтмол гэсэн үг. Яг ингээд асуудлаа бичээд тэрний судлагдсан байдлыг бичээд яг юу судалгаа бичээд арга зүгээ бичээд тэгээд арга зүйнийхаа дараа тэн дээр анализ хийгээд тэгээд хаалт одоо conclusion илүү хийнэ гэсэн үгтэй. Гэтэ тэр нь бол одоо дүгнэлт бол биш. Одоо ерөнхийдөө энэ судалгаагийн бийг шаардлагатай наа гэдэг ч юм уу тий. Иймэрхүү байдлын ерөнхийдөө хаалт хийдэг. Энийг бол абстракта бичгдэж ч гэсэн ашиглах хэрэгтэй. Ер нь л яг иймэрхүү байдлаар баг бүх юмаа ер нь Японд бол одоо тийм proposal letter бүгдийг яг ийм хэлбэрээр бичдэг. Ер нь яг нөгөө академик бичлэгийн хэм маяг тийм тэрийг ингээд айгуус яг зөв дагаад явчих юм бол ер нь нэлээд боломжтой. Тэгвэл бакалавр дээр чинь нөгөө нэг яг гол шалгуур нь болохоор ер нь ямар мэрэгчлэр явах чагаас баг үл харгалзан математик, физик, энтрийн шалгалт өгөө тэ нэр нэмээд өгөө хэрвээ жоохон медикал ч юм уу эсвэл ингээд бүр илүү ингээд natural science талтай явах жаах юм бол хим биологи өгөөд яг тэр нь ингээд ер нь баг хамгийн том шалгуур даваа нь болчдаг шүү дээ. Тэмүүтээ мастер дээр эсрэгээрээ ер нь хэлнийхаа шалгуурыг даваад тэгээд хамгийн гол нь research proposal-оо сайн бичсэн бахам бол илүү ингээд даваатай болж өгдөг. Тийм ягаад гэхээр магистр гэдэг чинь илүү юм нарийн мэрэгчлэх бол авчна. Тэнгүүтийг хүн болгон зориулсан тийм нарийн мэрэгжлийн шалгалт авчиж чадахгүй шүү дээ. Тийм учраас research proposals чинь чиний ингээд хэр чадвартай харж байгаа гэсэн. Тийм академик одоо мэдээж бакалавра төгссөн маань чинь тодорхой хэмжээний чадвар суудсан байгаа. Тодорхой хэмжээний бас юм академик бичвэр бичиж сурсан байх хэрэгтэй. Тэгэхээр академик бичвэр бичих чадварыг нь л гол нь харж байгаа гэсэн.
Яг ер нь бол дээрээс нь тэр судалгааг одоо эхний ээлжинд одоо 1-р шатны шалгаруулалт буюу одоо Монгол дахь элчин сайдын яамнаасаа тэнцсэн байсан ч гэсэн дараа сургуультай тэнцэх шаардлагатай учраас тухайн сургуультай тэнцэхэд бол профессортой холбогдсон тий. Тэнгүү тэр профессор нь одоо чиний судалгааны загварыг уншаад энэ туршилтыг хийх боломжтой боломжгүй гэдгийг шийддэг учраас тэр нэлээд том шалгуур нь болчихж байгаа. Харин бакалаврын хувьд болохоор англи хэл Японы хэлийг бол заавал өгдөг. Тэгээ химиг бас заавал одоо байгалийн ухаан байх юм бол химиг заавал өгдөг. Тэгээ байгалийн ухаан дээр физик юм уу биологи аль нэгийг нь өгдөг байхгүй. Тэгэнгүүт тэрэн дээр чинь бол мэдээж дөнгөж 10 жилээ төгссөн хүүхдүүд чинь судалгааны одоо чиглэл мэглэл гээд хасаа илүү яг энэ мэрэгчлэр Японд очиод сурахад чадвар нь хүрэхээр энэ үгүй юу гэдгийг шалгалтаараа шалгадаг гэсэн үг. Тэгэхээр айл аль нь ер нь шалгалт шиг л. Гэхдээ яг илүү мэрэгжлийн болгоцсон илүү мэрэгжлийн л авдаг. Тэгэхээр ер нь бол research proposal нь илүү юм аль болох тодорхой. Тэгээд тодорхой дээрээс нэмээд хэрэгтэй. Тэгээ хэрэгтэйгээ нэмээд яг нэг академик хвчлэгийн ер нь бол загварыг нь дагаад явцсан бахад ер нь бол болно л гэж ойлгох юм та. Хүмүүс л ороо нөгөө бас нэг асуудал нь энийг хэр дэлгэрэнгүй бичих вэ гэдэг амар их асуудал гараад идэг одоо research proposal. Тэнгүүд болохоор ер нь миний зүгээс ер нь бодож байгаагаар хэлэхэд бол нэг хуудас байхад бол хангалттай. Нэг нүур байхад нэг нүур. Тийм амар дэлгэнгүй байх бол шаардлага. Тэгтээ 2 3 нүур болоод байж болно. 3-аас дээш болоод ирвэл мэдээж хүн уншихаас ч гэсэн залхах штэ. Тэгээд уусаа яг одоо тэрийг чинь сонгон шалгаруулалт хийж байгаа хүмүүс өөрөө чинь мэрэгжлийн хүн байх үгүй юу гэдэг асуудал. Тэгэхээр мэдээж яг юу судалж байгаа дээрээс нь одоо ямар арга зүй ашиглахаа бол мэдээж жоохон нарийн яг мэрэгжлийн төвшөнд бичих шаардлагатай ч гэсэн гэлээ те. Ядаж одоо ямар асуудал байгаа. Дээрээс нь үр дүнгээс анализ хийгээд ямар одоо юм ач холбогдолтой вэ гэдгээ бол энгийн хүн уншихад ч ойлгомжтой маягаар бичвэл илүү зүгээр. Ягаад гэвэл тэнд чинь сонгон шалгаруулалт явагдаж байгаа штэ. Тэгэхээр яг ямар асуудлыг шийдвэрлэх гээд байгаагаа хинч уншсан ойлгомжтой байлгаад яг ямар судалгаагаа хийгээд одоо ямар арга зүй ашиглах бол арай жоохон мэрэгжлийн төвшөнд бичвэл арай төхөөрөмжтэй юм болов гэдэг зөвлөгөө болов. Тэгвэл ер нь дав судрыг нэлээдлийн тааруулах хэрэгтэй байна л да. За тэгвэл тань ингээд яг аппликейшнаа бэлдэж байхад та хэний хүнээс тусламж зөвлөгөө авч ийсэн үү? Миний хувьд болохоор яг материалыг бүрдүүлэхэд бол нэг тусламж зөвлөгөө аваагүй. Тэгэхээр угаасаа гайдлайнаа л яг дагна. Хүмүүс юм бас нэг алддаг алдаа гэж надад нэг ямны хүн хэлжсэн юм л да нэг шалгалт байв. Юу гэхээр хүмүүс хөвчлэн гайдлайнаа дутуу уншдаг. Тэгээ одоо ингээд жишээ notes зэрэгээ бичсэн юмнуудыг уншихгүй тэр нь одоо жишээ нь одоо материалуудаа дугаарлах тийм үү. Тэгээ нэг тиймэрхүү юмнуудыг уншихгүй жаад алдаа гаргачдаг. Эсвэл материалаа дутуу явуулчихдаг ч юм уу. Одоо нэг хувь байгаа тэрнийхээ одоо нэг original хувь тэгээ тэрнийхээ 2 копи байх хэрэгтэй гэнэ хүмүүс нэг нь явуулчихдаг ч юм уу. Тэгээ иймэрхүү алдаа гаргадаг учраас ер нь бол бичиг баримтын шалгалтын дээр жоохон хандлагатай байдаг. Тэрнийг нь яг бүрэн одоо бүрдүүлсэн байхад бол учиргүй амар унгаагаал ингээл хасхасаас гэл ахгүй айл алах ингээл тэнцвүүлэхийг хүмүүс л хичээж байгаа шүү дээ. Тэгээд бичиг одоо бичгийн шалгалт буюу одоо Японы англи хэлээ бэлдэх үед бол бас абсолютд би бол давхар явж исэн. Тийм болохоор нөгөө нэг англи хэлнийхаа шалгалтуудаа өөрөө ингээл цагтаа хийж үзэл алдаал жоохон эргэлзэж байгаа юм гарч ирвэл бол багш нараас бол асууж исэн. Гэхдээ бол яг хөвчлөө бол өөрөө илүү ингээд сайн бэлдэх ёстой шүү дээ. Багш нар ч одоо тусалж байгаа ч гэсэн бүр ингээд яг ингээд хажуу суугаад хийлгээдэг байхгүй. Тийм учраас өөрөө бол яг алдсан үгнийхээ синонυμуудыг илүү ингээд хараад шууд бүгдийг чийжилдэг ч юм уу те. Одоо жишээ нь үгний мэдлэгийг дээр айгүйх шалгадаг байхгүй. Тэнгүүд одоо тэд нарыг сайн бэлдэн гэдэг юм юм бол юмнууд гаргаж ирсэн. Тэгээд ярилцлагын шатн дээр болохоор бас абсолютээр дамжуулж тусламж авч ирсэн. Тэрний яаж ирсэн бэ гэхээр одоо манай абсолютийн заяа өгчлөхөөр өмнө момшуу тэнцэн хүүхдийг надад холбож өгөөд. Тэгээд би яг ярилцлагын шатн дээр мэдээж өөрөө бас тодорхой хэмжээнд бэлдэж шүү дээ. Иймэрхүү асуултууд ирж магадгүй хата гэж ерөнхийдөө бичээд тэрийгээ бүр бичиж бэлдээд яг гэвэл ярилцлага бас англи хэлээр өгөх юм чинь тодорхой хэмжээнд айдас байгаа. Тэнгүүд англиэр бүгдийг ингээ хариултуудаа бүр бичиж ингэж дахиж давтан ер нь бол өөртөө ярьж үзээд байжсэн чинь багштай ер нь бол момшууд өгж байгаа. Ингээд бичгийн шалгалтандаа тэнцсэн гэдгийгсэн чи өө тийм үү би таньдаг хүн байхааш толбод гэгээл шууд амар ингээд найрс хүлээж аваад тэгээ өмнө ингээд өнгөрсөн жил тэнцсэн баярмаа гэдэг охинтой холбож өгөө тэр охинтой би ингээд видеог холдож агаад тэгээд ярилцлагад ингээд орж байгаа юм шиг ингээд ярьж үзчихсэн. Тэгээд тэгэхэд бол надаа ингээд бас яг
ингээд нөгөө айл хийдэ ороод үзсэн чи илүү юм туршлагатайгаар юм асуулт асуугаад тусалж ясан. Бас дээрэс нь Японд одоо бол яг ярилцлагынхаа сэдвээс гадна японочууд юм ярилцлаганд орох соёл гэдэг юм бас байгаа шүү дээ. Одоо хаалга тогшоод орон суух өмнөөс нь ч юм уу. Тиймэрхүү тал дээр бас надад ингээд амар тусалж ясан. Хоёлоо ярилцлага ингээд онлайнаар өгчээснүүдийг ямар хэл дээр өгчээсэн бэ? Ер нь бол ярилцлагын шатны үед болохоор Японы дээр хүү англи дээр хүү гэдээ асуудаг. Ер нь бол мэйлэр асуучдаг. Тэгээ би бол англи дээр өгнө гэж сонгож байсан. Тэнгүүд ярилцлага болохоор очиод өгдөг. Яг Монгол улсын элчээс одоо Монгол улсад суугаа Японы элчин сайдын яам дээр нь очиод яг ингээд сууж агаад ярилцлага өгдөг. Тэнд одоо элчин сайдын яамны хүн байхаас гадна бас нөгөө мэрэгжлийн хүн байдаг учраас яг мэрэгжлийн тухайн нь ч гэсэн илүү асуудаг, судалгааны чинь тухай асуудаг. Тэгэхээр ер нь бол яг англи хэл дээр бүгдийг ярина гэдэг бодолтойгоор бүгдийг очил илүү зүгээр. Нэрээ та яг аппликейшнаа явуулахдаа, өргөлөө явуулахдаа хэлний оноонууд нь ямар байсан бэ? Ер нь ямар хэлний төвшөнтэй өргөлөө явуулсан бэ? Нэрээ надад ч бас Японы засгийн газрын тэтгэлэг нэг амар том даваад байхгүй юу? Хэлний оноо шаарддаг. Тэг ерөөсөө шаарддаг. Гэхдээ яг мэдээж хэлний оноотой бол давуу тал бол болно шүү дээ. Тэг ямар ч байсан гэд ер нь юмд бол давуу тал болно. Миний хувьд бол ямар ч хэлний оноо байхгүй. Ингээ Японы оноогүй би үс абсолютд 7 сарын 2-оос яваад материалд 7 сарын IELTS-ийн төвшөнд явсан л та. Тэгэхээр яг ерөнхийдөө англи хэл маань гайгүй байсан ч гэсэн англи оноо бол байгаагүй байхгүй. Тэгээд 7 сарын 10 дараа ингээд материал өгч байгаа юм чи би үс абсолютач төгсөөгүй. Тэгээд угаасаа IELTS бол бүр дараа нь үгүй гэсэн бодолтойсэн болохоор бол IELTS өнөдр бол байгаагүй. Гэхдээ application form дээр ер нь бол өөрийнхөө англи хэл болон япон хэлийг хэд гэж бодож ин дүгнэх хэсгүүд байдаг. Нэгээс бүрийн хооронд үнэлчихдэг юм. Өөрөө ингээл үнэлээ биччих юм. Үнэлээ бичиж болдог. Гэхдээ яг сертификат авах юм бол тэрнийхээ оноог бичээ тэрийг хавсрахдаг. Тэгэхээр мэдээж оноо байх юм бол давуу тал болно. Гэхдээ заавалчгүй биш байхгүй. Тэр нь амар давуу тал. Тэгээ өөрийгөө ерөнхийдөө ямархуу гэдгийг үнэлчээ тэрийг мэдээж бичгийн шалгалтын үед бол яг батлах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгээд өөрийгөө амар сайн гэд үнэлсэн чинь бичгийн шалгалтын дээр унчих юм бол угаасаа л хасагдана гэсэн үг ер нь бол ялгаагүй байхгүй. Тийм учраас яг үнэнээрээ үнэлчихэл тэгээ бичгийн шалгалтандаа сайн бэлдээд өгөх юм бол өөрөөсөө Японы англи хэлний шалгалт авчдаг болохоор тэрэн дээр бол нэг их амар их асуудал байдаг. Тэгвэл нөгөө нэг одоо хэлний шалгалтаа ингээд өгч амжаагүй болохоор энэ жил худлаа юм байна да гэл мастрын тэтгэлгүүдэд яг өргөдлөө өгч байгаа хүмүүс ер нь нэлээд тэгээд энэ жил нь хойшлоод идэг санагдаад идэг. Тэгвэл яг момбошоо болохоор өөрсдийнхөө шалгалтыг өгчдөг болохоор энэ нэлээд аваад болж ирдэг. Тэгээд тэтгэлийн авцсныхаа дараа бол сургуульд бас элсэж орно гэдэг юм байгаа шүү дээ. Тэгэхээр сургууль нь хэрвээ IELTS-ийн оноо шаардах юм бол мэдээж өгнө. Гэхдээ тэтгэлгийн материал явуулахад бол шаардлагагүй. Тэгэхээр дараа нь хүрчиж болно гэсэн. Зарим сургуулиуд бол одоо ингээд ярилцлага хийгээд ячингууд ерөнхийдөө нэг хүний хэлний төвшин мэдэгдэн. Дээрээс нөгөөсөө academic тэр research proposal бичсэн юм чинь ерөнхийдөө бичих чадвар нь харагдчихж байгаа. Тэгэхээр зарим сургуулиуд бол шаарддаггүй. Тэгэхээр яг сургуулиас амарна. Яг тэтгэлгийн маань хувьд бол заавал шаардлагагүй. Тэгээ давуу тал болтгол гэж бодож байна. Юу юм ингээд тэтгэлэгтээ одоо нөгөө нэг Монгол Улсын эзэсгийн газраар эхлээд ороод тэр дэд тэнцэх юм бол Японд руу яваад нөгөө нэг Японы эзэсгийн газраар шалгагдаад тэгээ хэрвээ тэрэндээ тэнцэх юм бол дараа нь сургууль руу өргөлөө явуулагддаг гэсэн үг. Өөрөө тэр нөгөө сургууль руу өргөлөө явуулт юм бол эсвэл Японы эзэсгийн газраас шууд ингээд тэр сургууль руу явуулаад өгч юм лөө. Ер нь бол шат нь бол иймэрхүү байдлаар явагдав. Нэгдүгээр сонгон шалгаруулалт, хоёрдугаар сонгон шалгаруулалт гэж хоёр шат байгаа. Нэгдүгээр сонгон шалгаруулалт нь болохоор Монгол улсын элчин одоо Монгол дахь элчин сайд яам дээр явагддаг. Монголын элчин сайд одоо Японы элчин сайд яам намдаг гэсэн үг шүү дээ. Энэ нь дотроо тэр бичиг баримтын шалгаалт тэгээд бичгийн шалгаалт ярилцлагын шат гэдэг ингээд дахиад 3 байгаад байгаа. Тэнгүүд энэ бүгд нийлээл нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтгүй. Тэгээд энэнийг тэнцсэний дараа болохоор сургуулиудтайгаа холбогддог. Тэгээд энэ нь болохоор одоо яг шууд эсэлтийн шалгалт өгнө гэсэн үг биш. Гэтэ ямар ч гэсэн урьдчилсан байдлаар одоо профессортойгоо одоо ингээд тохиролцоо гэх юм уу. Энэ хүүхдийг авах боломжтой гэд ерөөхдөө хүлээн авах зөвшөөрлийн бичиг гэж тийм тэрийг нь авдаг гэсэн. Тэрийг болохоор дээдлээ 2 сургуулиас авах боломжтой. Ер нь бол бүр авч чадахгүй байсан ч гэсэн гэлээдээ шууд хасагдана гэсэн үг биш л те. Гэтэ зөвшөөрлийн бичиг авчих юм бол тэтгэлгээ цаашаад одоо 2 дугаар шатанда тэнцэх магадлал өндөр. Ямар ч юм зөвшөөрлийн бичиг авч чадахгүй бол 2 дугаар шатанда жоохон унах магадлал байгаа гэсэн л утгатай. Тэгээд 2 сургуулиас зөвшөөрлийн бичиг авчих юм бол тэтгэлэгтээ тэнцэх магадлал илүү өндөр болол явцдаг. Тэгээ 2 дугаар шатны сонгон шалгаруулалт нь болохоор яг Японы боловсрол соёлын шинжилгээ ухааны яамнаас явагддаг. Тэгээ Японд очиод ингэж явагддаг гэсэн үг.
Тэгэнгүүт бусад улсын хүмүүстэй өрсөлдөнө гэсэн. Гэхдээ энэ үеийн сонгон шалгаруулалтын дээр юу болдог, хизээ эхлэх, хизээ дуустдаг ямар ч мэдээлэл байхгүй. Бүр амар хаалттай. Тэнгүүд ерөөсөө л эхний шатанд нь л бид нар тэнцсэний дараа одоо ерөнхийдөө сургуулиудтайгаа холбогдно. Тэгээд зөвшөөрлийн бичгээ авчаад тэрийгэ буцаагаад ямаргаа өгч штэ. Тэнгүүд тэр нь одоо нэгдүгээр шатандаа тэнцчихээр одоо Монгол дахь Японы элчин сайдын яам бид нарыг recommendation хийж байгаа буюу embassy recommendation хүртийн болчих жоохгүй. Тэнгүүд тэрнээс одоо ерөөсөө л нэгдүгээр шатандаа тэнцчих юм бол элчин сайдын дараагийн зааварчилгааг үгүй авчдаг. Тийм болохоор ер нь бол эхний шатандаа тэнцчихэд бол тэрнээс хойших одоо зааварчилгааг бол элчин сайдын яамнаас аваад явчихдаг. Учраас нэг амар асуудал байхгүй. Тэгээд ерөнхийдөө 4 сард одоо ингээд энэ бүх юм 8 сард хариуг авчаад тэгээд сургуульдаа тэнцэх нь бол 9 сард болчихж байгаа. Тэгээд 9 сард ингээд сургуульдаа тэнцснийхаа дараа одоо бидний материалыг яамнаас цаашаа Японд руу явуулчихна. Тэгээд тэр үеийн сонгон шалгаруулалт буюу 2 дугаар сонгон шалгаруулалтанд бол юу болж байгааг бол мэдгүй, хизээ эхлэж мэдгүй. Байсараагаад хариугаа 2 сард авдаг. Тэнгүүт бүр 5 сарын турш ямар ч ингээ хэл сураггүй зүгээр л хүлээдэг байхгүй юм. Ер нь бол тэгээд адандаа ч гэсэн ер нь л ингээд одоо өөртөө найдаа л байж байгаа хэвээр. Тэгээд хариу бол бүр 2 сард авсан. Миний бол 2 сарын 10-аар авч байгаа. Тэгээд 4 сард явна гэхээр амар ойрхон завуултчдаг ер нь бол. Ер нь баг ингээл явахны яхад мэддэхгүй байжснаа тэгэл шууд явлаа гэж явчихна шүү дээ. Тэгэхээр хүмүүс одоо хамгийн гол анхаарах одоо юм хийх үе нь бол нэгдүгээр шатны сонгон шалгаруулалт буюу одоо тэр бичиг баримт, бичиг ярилцлага шатна л гэсэн үг. Тэгээд 2 дугаар шатны одоо шатны сонгон шалгаруулалт үед бол бид нарыг хийж чадах юм юу ч байхгүй. Одоо тэгэл найдахаас л сонголтгүй. Хамгийн гол юм нь сургуулиасаа зөвшөөрөл авахыг хичээх хэрэгтэй. За тэгвэл хоёлоо одоо яг энэ жилийн шалгаруулалт нь магадгүй яг нөгөө нэг энгийн одоо хуваараа дагаад гэх юм уу нөгөө жилийн яг 4 5 дугаар сарын үед хэрвээ одоо шалгаруулалт нь хийлээ гэж бодоход яг одоо ингээд оюутнаараа яг нөгөө бакалавртаа сурж байгаа. Эсвэл 1 юм уу 2 жил мэргэжлээр ажилласан ч гэсэндээ за би ер нь ингээд яг момошоор сурна гэд бодоод одоо материалаа бэлдэж эхэлж байгаа. Хүүхдүүдэд яг ямар зөвлөгөө, хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ? Юу ч гэсэн аплайдаа л үз гэж хэлнэ. Ер нь бол ингээд би яг аплайдах гад байж байгаа үед би намайг угаас юу гэж авах вэ гэдэг юм уу те нэг тийм хурж явах юм айдсэд дээ штэ. Тэгээл ингээд амар их материал бүрдүүлэр чинь бас жоох ингээд завгүй байгаа. Тэг ингээд эргэлзэл байсан үе байсан. Одоо дараа жил куч гэдэг юм уу те. Гэхдээ ер нь бол хэрвээ материалаа өгөхгүй бол тэнцэх магадлал угаасаа тэг хөв штэ. Тэгээд материалаа өгөх юм бол ядаж 1% магадлал байгаа шүү дээ. Ер нь бол тийм учраас заавал материал өгөх хэрэгтэй. Тэгээд чадхаараа л бүх юмдаа бэлдэх хэрэгтэй. Тэгээд эрүүл мэндийн хуудас эрт бэлдэрэй л гэж хэлмээр байна. Миний хувьд бол нөө эрүүл мэндийн хуудас шууд ихэндээ өгөх шаардлагагүй нэгдүгээр шатны дараа өгч болно гэдэг юм зарчилгаачсан байсан байхгүй. Тэгэхээр би эрүүл мэндийн хуудас бэлдэхгүй амар явж байгаад нэгдүгээр шатндаа тэнцсний дараа эрүүл мэндийн хуудас бэлдсэн чинь энэ Монгол жоох юмнууд жоох оройттэй штэ. Тэгэл эмчнэрийн зөвлөгөөний хуралд орсон байна. Тэгэл скул захиална байхгүй болсон байна гэл ингээл иймэрхүү асуудал гарсаар аваад миний тэр бол хамгийн стресстэй процессээс нэг эрүүл мэндийн хуудас авах процесс. Тийм учраас эрүүл мэндийн хуудас эртгэн бэлдээд бүх юмаа материалуудыг яг жин там болгоод тэгээд шалгалтандаа бэлдэн ер нь чадхаараа л бэлдэн гэдэг зүйл. Өгмөр та. Nice. За тэгвэл хоёлоо яг ямаарчнаас жин там болгочлоо. Тэгвэл энэ дээр нэмээд өөрийгөө яг яаж бусад одоо яг адилхан статустай ч юм уу те эсвэл одоо ингээд яг адилхан хэмжээнд ингээд бичих чадвартай ч юм уу хүмүүсийн өргөдлөө явуулчлаа гэж бодоход тэр дундаас өөрийгөө ер нь яаж ингээд онцгойруулах боломжтой гэж бодож байна. Ажиллаж байхдаа юм уу эсвэл одоо бакалавртаа сурж байхдаа ч юм уу өөртөө олгоцсон боломжуудаа яг яаж ер нь ашиглавал зүгээр гэж бодож байна та. Одоо яг шалгалт маргалтад тал өгдгөрөөлөг нь тэн дээрээ сайн байх хэрэгтэй. Тэрнээс гадна одоо нэг сайн дурын ажлаа оруулах хэсэг байдгүй гэсэн шүү дээ. Яг ингээд шууд оруулаад ингээд жагсааж бичих хэсэг байхгүй ч гэсэн гэлээд те өөрийнхөө оруулмаар байгаа өөрийнхөө сайн давуу талуудыг те өөрийнхөө зан чанарын жиж болно эсвэл хийж чадсан одоо achievement жиж болно те эсвэл медаль шагналаа жиж болно тиймэрхүү юмнуудыг яг энэ жагсаах газар байхгүй учраас хамгийн чөлөөт хэсэг буюу одоо удирдагч багшийн бакалаврын үеийн удирдагч багш эсвэл бакалаврын сургуулийн чинь захирлын ч юм тодорхойлолтууд дээр оруулах боломжтой. Миний хувьд бол яг тэгж ашиглаж байсан гэсэн үг. Яг одоо ингээд бага зэргийн бас ингээд
амжилтууд байгаа штэ. Тэрийгээ бол ингээ оруулах хэсэг ерөөсөө байхгүй. Тэнгүү тэр чинь миний хувьд бол амар том давуу тал болж өгнө гэж бодож байсан учраас багшийнхаа одоо тэр recommendation letter тэр болохоор ерөнхийдөө мэдээж багш маань ч гэсэн хянана. Тэгээд засаж одоо өөрчлөлмөр эсгүүдээ өөрчлөн. Гэхдээ ерөнхийдөө backbone-ууд одоо иймэрхүү юмнууд оруулна. Иймэрхүү ингэж бичээ ийм хэл загвартай бичмээр байна гэсэн нь бол би өөрөө бичиж өгч байгаа штэ. Тэрэн дээр болохоор яг би одоо энэ хүүхдийн одоо нурчмагийн болол ийм багш байгаа энэ хүүхдэд тэд оноос танилцсан тий ингээд тэгсэн гингүүттэй тэр дээр одоо information өгөөд тий одоо миний илүү юм одоо би өөрийнхөө илүү юм давуу тал болгомоор байгаа эсвэл харуулмаар байгаа зан чанартай илүү бичиж өгсөн гэсэн. Гэтэ энэ дэр бол одоо ийм сайн хүүхэд тийм сайн хүүхэд гэхээсээ илүү анх танилцчих үед бол одоо ийм сул тал байсан чинь тэр хүүхэд бол ингэж improve хийсэн. Тийм учраас би энэ хүүхдийг цаашдаа хөгжиж чадах хүүхэд гэж бодож байна. Тийм үү те нэг тиймэрхүү байдалтай. Эсвэл бол миний бодлохоор одоо ингээд азар гэх юм уу 4-р курст маань одоо ингээд яг хамгийн анхдугаар улсын оюутнуудын дундах одоо биологи олимпиад болсон байхгүй. Тэгээ тэр нь ганцаарчилсан. Тэгтэл 3 дугаар курст болохоор яг багийн олимпиад болсон. Тэгээ байлал нь орсон. Тэгээ айлнаас медаль авсан байсан учраас тэнгуут нөгөө нэг ганцаарчилсан төрөл дээр одоо ганцаараа ч гэсэн гэлээ тэ ингэсэн одоо ийм ер нь академик чадвар дээрээ сайн хүүд юм академик ингэж тодтогоод тэнгуүтээ багаар орсон дээр болохоор одоо энэ хүүхдийн 3 дугаар курс одоо манай лабораторид харьяалагдчих үедээ яг ийм тэмцээн ингээд болсон ингээд зохион байгуулагдах үед одоо ингээд хичээл сургуулийнхаа хажуугаар одоо ингээд баг бүртүүлээ багаараа ингэж оролцсон. Яг тэр оролцож үе ийм юм болсон чинь одоо ингэж шийдвэрлэж ийсэн. Тийм учраас ингээд багаараа ажиллах чадвартай ингээд тэндээс бол харагдчихсан. Тэгээ лабораторийнхантай хамтлантаа ингээд тийдэг. Тийм учраас өөр лабораторид очисон ч гэсэн одоо хамтран ажиллах чадвартай гэж бодож байна ч гэдэм үү те. Иймэрхүү байдлаар багшийнхаа одоо намайг ингээд тодорхойлсон цагтл дээр илүү өөрийнхөө давуу талуудыг оруулж өгсөн. Яагаад гэхээр өөр хэсэг байхгүй гэсэн чинь ихэвчлэн академик хард. Тийм учраас хамгийн боломжтой тэр одоо нөгөө чөлөөт 3 асуулт байсан шүү дээ. Application form тэр 3 асуулт тэгээд багшийн тодорхойлолт хэрэг ажил хийдэг бол ажил олгогчийн тодорхойлолт. Энэ дэр болохоор ажлын тодорхойлолт гэхээр хүмүүс ихэвчлэн нөгөө энэ хүн энд ажилтдаг юм гэдэг ийм тийм тодорхойлолт гаргаж өгөөд байдаг. Тэр нь болохоор Японы засгийн газар бол тэрийг биш ажил олгогч ахын тодорхойлтыг илүү хардаг юм уу? Энэ хүн бол манай компанид ажилдаг, тэгээ ажиллаж байхдаа ингэдэг гэнэ багшийн тодорхойлж ийм одоо хувь нэмэр оруулдаг, ийм хандлагатай ажилдаа ийм хандлагатайгаар ажилдаг. Одоо ийм хугацаанд ажиллах үедээ манай компанид бол ерөөсөө ийм чадварууд, ийм хувь нэмэр оруулсан гэдэг яг одоо яг өөрийн тодорхойлж байгаа цагтлыг ер нь бол асуудаг. Хамгийн их хүмүүсийн одоо ингээд алддаг хэсэг тэр юм болоо гэж асуудаж байна. Ажлын газрын тодорхойлт гэхээр энэ хүн энд ажилдаг гэж явуулдаг тийм. Тэмүүтэ нөгөө нэг яг багшийн тодорхойлт гэхээр энэ хүүхдэд би хичээл заадаг нь үнэн гэж явуулдаг тийм. Тэр чинь бол өөрийнхөө давуу талуудыг гаргаж ирэх хамгийн том боломж ерөөсөө. Тэгээд хүмүүс бол одоо хинээр бичүүлэх үү гэдэг бас нэг асуудал байдаг шүү дээ тийм. Аль алгаар нь бичүүлж болно. 2 recommendation letter явуулж болно. Хамгийн дэлтэй 2. Яг 3-ыг явуулж болж магадгүй. Ер нь бол 2-ыг явуулж болно гэдэг юм байна. Тэнгүүд болохоор сургуулийн захиргаанаас авч болох ч гэсэн хэлээ. Манайх болохоор арай нөгөө өндөр статустай хатас маш сайн гэж бодоод байдаг. Гэтэл яг өөрөө чи хариуцж байгаа профессор ч хамгийн дотн ажиллаж исэн багш чинь гэсэн учраас багш чинь тодорхойлт байл ер нь хамгийн зүгээр байдаг гэж бол миний хувьас л зөвлөхөөр. Ягаад гэхээр илүү ингээд ойрхон ажиллаж исэн яг миний лабораторид ажиллаж байх үедээ тэгсэн гэдэг юмнуудыг бичих боломжтой хүн учраас багшаас бол бас арай давуу талтай байна. За өнөөдөр туршлагаа хуваалцаад ер нь application process-с гадна тэрнээс гадна өөр яг ямар хүчин зүйлүүд энэ тэтгэлгийг авахд нөлөөсөн. Тэгээд энэ тэтгэлийн талаар ингээд маш тодорхой ойлгомжтой гоё дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө өгсөнд баярлалаа. Тэгээд цаашдынхаа сурлага ер нь амжилт хүсье. Баярлалаа. Урьд оролцуулсандаас баярлалаа. За